Зохиолч Ил Бадарч Хүжийн гал. Бороо харилав. Сумын баг сургуулийн улаан дээвэрт цагаан байшин цагаан цомирлагт улаан цэцэг адил үзэсгэлэнтэй харагдана. Саяхан энд шинэ бичгийн хичээл хийж байсан хүмүүс хичээлийн дараа зүг бүр тийш давхин харьцгааж байв. Байшингийн дэрэгдэх уяан дээр 3 морь үлджээ. 2 нь том том мөнгөн чимэгт цөмцгөр ганган эмээлтэй. Эмээлийн бүргээс бүдүүн ташуур өлгөөстэй. Нөгөө бүдүүн шарга морь нь урт хавтаст уудам суудалт том эмээлтэйг үзвэл эзэн нь лав сайн малчин хашир өвгөн болов гэмээр. Байшингаас үнэхээр нэгэн тогтой өвгөн 2 залуугийн хамт гарч ирэв. Үүлэн чөлөөний наранд нүдэн гялбсан өвгнийг гараа өргөн сарвчлахад ингэрдэх мөнгөлөг өнгөт металл нь гялалзана. Тэд байшингийн гадна зассан сандал дээр сууцгаав. Би та хоёртой жаахан ярилцъя гэж авч үлдэв. Манай шинэ бичгийн дугуйлангийнхнаас сурлага муутай яваан л та хоёр. Би 100-аад хүнийг шинэ бичигт сургаж тайлаад одоо 100-аад хүнд зааж байгаа боловч заалт маань та хоёрт ойлгомжгүй байж болно. Ийм залуу хүмүүс бусдаасаа хоцорч байгаа нь ямар учиртай вэ? Учраа нин үгүй ярилцъя гэж өвгөн тун төлөв ээлдгээр өгүүлв. Дорж толгоогоо маажин Төмөнгөө үгүй багшаа. Би ч хувьдаа хичээх юм. Гэхдээ ном сурна гэдэг их хэцүү юм байна шүү. Нөгөө залуу гомбон би ч бас адилхан ном сурна гэдэг тунч хэцүү хэрэг байгаа юм. Өвгөн өгүүлрүүн. Ирэх жаргал төгс одоогийн манай оронд сурч боловсрно гэдэг тийм ч зовлон болох хэцүү хэрэг биш. Харин сурахад хэцүү байна гэж хэлэхэл хэцүү байна та. Доржоо чи морь уургалахтаа хизээний нэртэй уургач нэрэнхүүгээс давуу болоод байна. Гэтэл шинэ бичгийн хичээлээр нэрэнхүү чамаас давуу. Гэхэд өвгний үгийг таслан дорж өгүүлрүү. Хүн хүний тарих ондоо байдаг юм шүү. Бичиг сур, бичиг үсэг гэж сум багийн ухуулагчдын хэлхийг бишгүүдэл дууллаа. Гэд дурамчхан янзтай сүнэн. Гомбон доржинхон амыг ширтэн нэрэл тиймдээ гэд амаа ангаан сууна. Хүмүүс оюуны хэм хэмжээ ялгууртай боловч сурах эрдэм хүн хүний оюуны хэрд тохирсон ондоо байхгүй. Шинэ бичигт хичээн суралцаж хурдан тайлагдахын тулд одоо яа гэж санаж байна гэж өвгөн 2 залуугаас асуув. Дорж өвгөн рүү зочмог харж харин л дээ яа даач. Хайнзангийн хүүхдийн найр өнөө билүү гэж гомб руу харав. Гомбон ханастаа маргааш шүү. Харин өнөө чинь нэг тиймхэн байна. Төмөнгөө бишээ багшаа. Буугч өтгөртөө үлгэр ярьж өгөхгүй юу гэж өвгний нүүрөөд өлийн. Дорж дахин сүнэж хүй нэр Төмөнгөө чинь сайхан юм ярьдаг юм гэнэлээ. Одоо нэг үлгэр яриад өгөөч дээ. Гэд том соруулт ганцсантан тамхи нэрв. Эцэг хүний энэрэнгүй нүдээр 2 залуугийн хачин ашиглахыг харан суугч өвгнийг үзвэл ярьж ухуулах гэсэн зорилгоосоо ухрах нэцхийн шинжгүй. Харин ярилцах нөхцөл сайхан бүрэлдэснийг завдан ашиглаж дандаа л шинэ үсэг гэж нэр усгүй өглөөд байвал зарим удаад сонингүй байж болох юм бизээ. Хүүхдүүд минь таанаас завтай бол өвгөн ах нь сонин юм ярьж өгөлгүй л яах вэ? Гэхдээ 2 залуу ам нийлүүлэн завтай одоо та үлгэрээ яриач гэж гуйцгаав. Өвгөн хэдэн минут бодож хийж сууснаа өгүүлрүүн. Хувьсгал мантахаас өмнө үеийн нэгэн явдал санагдана. Эцэг их маань нялх багд маань нас барцгаан дүү бид 2 өнчрөн үлдсэн юм. Дүү маань нутгийн хүрээн дээр шавлан сууж багш ламын тоогоо барьж төвд ном үзэж байлаа.
Би гасан тайжин адуучин зарц явахтаа дүүгэн ирэхээр байн хүрээ ордог байв. Дүү маань эхний жилүүдэд шамдан сурч хэдэн их шогол номыг цээжээр уншиж чаддаг болов. Би ч түүнд нь баярлан эргэж очих бүртэн номоо уламж шамдан сурч сайн лам болохыг бодож үзгэж дүүдэн загтаг байв. Нэг удаа миний ингэж хэлхийг тосгуулж дүү маань "Аха, та намайг сайн хүн болоосаа гэхдээ ингэж хэлдгийг чинь би мэднэ. Гэвч төвд номд нэвтрхий болоод сайн лам бологчт нь догшин моринд мордож чадахгүй, номхон морийг хазаарлаж чадахгүй тийм хүмүүс л болчихдох юм байна шүү дээ." гэж дүүмэн өгүүлв. Эцэг маань амьд байхдаа бид хоёрт юу ч сурсан багдахгүй эрдэм болно гэдгсэн. Тэгтэн дүү маань хулгай хийж сурвал эрдэм үү гэж эцгээс асууж билээ. Тэгэхэд эцэг маань дүү ундрахын маань толгойг илбэн "Хаанаас та ах トゥ айл сахалттай халбалгүй, харин тэдэнд ба өөртөө хэрэг болох юухнэгч гэсэн сурвал эрдэм болно. Гэхдээ дүү ундрах аливаа ямиг сурахтаа хэнд ямар хэрэгтэй болохыг нь сайн мэдэх хэрэгтэй байна да" гэж давтан хэлж байсан санаанд орно. "Үгүй тэгээд яа гэж дүүмэн?" гэж намайг асуувал "Нэгэнт багш ламын мэдлээс давах газаргүйгээс хойш төвд ном үзсэн нэртэй л байна. Гэвч би Монгол ном үзэж эхэлсэн. Та энэ тухай багштанд үг алдууцай. Тэр Монгол үзэж байна гэж мэдвэл сүйд болох нь тэр шүү" гэв. Ямар учраас Монгол үзэх болсныг нь асуухад "Төвд номыг хэдэн удаа түм дахин уншивч амьдарч аж төрж явхад хэрэг болох юм байхгүй. Харин монголч болвол ядаж доо вангийн сургаалыг уншаад чин тэгэхэд ямар юм төхөөрч явдаг болохыг мэднэ шүү дээ" гэж дүү маань хэлдэг байв. "Багшаа, төвд ном аж төрж амьдрахад чухам ямар хэрэгтэй юм бэ?" гэж дүү маань багшаасаа асуудаг байжээ. Тэгтэн "Ном их үзэж олон дахин уншилсны үр шимийг хүн энэ насантаа олж хүрдэхгүй. Гагцхүү үгсэн хойд насанд хэрэг болно" гэж багштан залбирэн өгүүлдэг байж гэнэ. "Тэгвэл үзсэн номынхаа үр шимийг даруй хүрдэхийг хүсвэл түргэн үхэх хэрэгтэй болох нэ?" гэж дүү ундрах маань асууж л дээ. Багштан уурлаж "Чи үзсэн номын үр шимд яарах болоогүй байна. Дахин хэдэн 10 их шогол ном тогтоож над шиг хэдэн бом дахин унших хэрэгтэй" гэдэг байсан ажээ. Багштан нэг өдөр өвчлөн хэвтэж байж. Тэгээд ундрахаа "Чи явж эмч ламыг залж ир" гэж л дээ. Гэхдээ дүү ундрах маань "Багшаа, та нэгэнт бурхны номонд нэвтрхий болоод хэдэн бом дахин уншсан тул түүнийхээ үр шимийг олж хүртэх гэж яарч байгаа биз? Бас ч хойднаас бүхэл бүтнээрээ байгаа тул та одоо нирван дүрийг үзүүлвч гомдох, хорогдох зүйлгүй босоо" гэж ундрах өчөв. Энэ үгийг сонсож багштан хэлгэнэж ундрахыг торлог модоор нэвширтэл занчжээ. Энэ явдлаас хойш багштны уур хэлнэ нь үргэлж бадран ундрахын төвд номд дургүйцэх нь улам нэмэгдсэн тул багштны гарын шүүсийг өдөртөө хэд дахин идэх болов. Нэгэн өдөр ундрахын дээлийн цорхоогоор Монгол үсгийн цагаан толгой зухиж байхыг нь багштан хармагцсан булааж аваад галзуурсан мэт уурлан урж хайжээ. Тэгээд дүү ундрахыг маань тарих толгойгүй балбаж "Дахин Монгол ном авч явбал чамайг та" гэж сүрдүүлэн занжээ. Багшлам ундрахыг Монгол ном үзүүлэхгүй гэж үргэлжил чандлан хянаж эзгүйд нь тосон дэнгийн багч болов хэргэлсэн бол их гихчийн байцаалт шүүлтийг явуулна. Дүү маань өдрийн цагт багштны тогоо шанганаас өгсүүлэн бүх ажлыг амжуулж бас сүм дугны хар бор ажлыг хийх тул өчүүхэнч завгүй. Гагцхүү бүх хийдийнхэн унтсан гүн шөнө өвлийн тэсгэм хүйтэнд болов гэрийн гадна сууж сарны гэрэлд Монгол номон хичээнгүйлэн үздэг байж. Саргүй шөнө бол түүнд хүнд хүчээр ажлын өдрүүдээс нь ч илүү уйтгартай өнгөрдөг байж. Нүдэ айнаад чимээгүй хэвтэгт нь
Уншиж дуусаагүй номны дараагийн мөрүүд нь санагдаж шөнийн ихэнхийг нь сэрүүн хэвтэн. Ингэж хэвтэгтэй эрдэм сурах хамаг насаа алдаж байна гэж гуйнахрана. Үнэхээр эрдэм сурах насаа алдсан тэр зуны саргүй нэгэн шөнө харанхуй орчлон голон гаслах түүний тархинаа гэрэлт цохын гэрэл мэт өчүүхэн нэг бодол орж иржээ. Түүний уншсан номын дотор нэгэн хичээлт хүн гэрэл цохын гэрлээр бичиг уншин сурсан гэх нэгэн явдал санагдаж. Тэр цохын гэрэл багш ламын тосон дэнгийн гэрлийг бодвол юухан байх вүлээ. Хамгийн жижиг цогцтой зулын гэрлээс баг үжийн цог мэт өчүүхэн биз гэж санав. Гэвч түүгээр ном уншиж болдог байд шүү. Болдогч гэсэн тэр гэрэлт цохыг хаанаас олох вүлээ? Шөнийн харанхуйд хүжийн гал мэт үзэгдэн явдаг тэр өчүүхэн амьтныг хаанаас олох вүлээ гэж гуйнахардаг байж. Би нэг удаа дүүгэн ирэхээр хүрээ тийш давхив. Өдшийн бүрий эхэлж холын юм үзэгдэхгүй болов. Багш ламын хашааны хаалга түгжээтэй бөгөөд хичнээн удаан дуудавч тайлж өгсөнгүй. Дүү маань намайг үргэлжил харуулдаж байдаг тул хичнээн орой ирвч төдхөн тайлаад өгдөг юмсан. Үгүй дүү маань унтчих уу? Дүүтэйгэн одоо исуулзвал мод эргэж ирч чадахгүй дээ. Яа идаа байц. Гэж гайхаж байгаад хашаан дээгүүр нь даваад орчихов. Багш ламтны зун суух жижиг модон байшингийн үүдэн дотроос нь түгжээтэй онгорхой цонхоор бурхны нүмэн зул сүмэлзөвч байшин дотор хүн бие эсэх нь мэдэгдсэнгүй. Миний дөө ундрахаа гэж би хаяархан дуудав. Чимээ алга. Дахиад л ундрахаа миний дөө ундрахаа гэж дуудав. Монд хариу алга. Гагцхүү сүмэлзэх зулын гэрэлд алтлаг өнгөт бурхтын дүр бүдгхэн үзэгдэн. Тэгээд цонхоор нь өнгөтөл хүн байна уу гэх үлэн мэдэг чичирхийлсэн дуу сонсогдов. Тэгэхэр нь би багшд нь намайг хулгайч гэж айсан бизээ гэж бодоод багшаа би ундрахын гэж хэлтэл таслаж чи ундрахын сүнс үү гэж чичирхийлсэн багшны дуу танигдав. Игшин зуур сонсогдсон сүнс гэдэг үгийг сонсоод өөртөө итгэсэнгүй. Яагаад сүнс байх вүлээ? Лав ташаа сонсоо. Ах гэснийг нь л сүнс гэж дууснаас зайлахгүй. Гэж бодоод "Тэмээ, та багштан мөн үү?" гэхэд богинохон тарин уншиж чичрүүлсэн дуу улам чангаран гаарч байшин дотор хангир жингэр болсон чимээ дэгдэв. Багштан торонд орсон огтон шиг л жижиг байшиндаа түжигнэн байхад нь "Хүүе багш минь би байна" гэж өөрийгөө таниулахын хооронд нөгөө талын онгорхой цонхоор үсрэн гарчаа. Танэ ундрах бог болжээ. Тэр бог болоод босож ирэв гэж их дуу тавин орилж хамар хашаа руу харайж оров. Ундрах бог болов тэр босож ирэв гэж үглийн муухай дуугаар үргэлжлэн хашгич яв. Ундрах бог болов гэсэн үгийг сонсоод дотор пал хийж чухам хаан байгаагаа мэдхэн байгаад бүх бие маань чулуу болчихсон юм шиг л хөшчгөв. Хаалганы түгжээг тайлж гараад уяата морион тайлж мордох гэтэл морим нь хамраа дуугархан үргэв. Харвал гудамжны булан бүрд лам нар бөөгнөр нь зогсож "Тэр мөн байна. За явлаа. Наашаа явах нь дээ" гэж шивэр авир ярилцсан. Би мориндоо мордон тэрхүү хэсэг лам нарын зүг явлаа. Гэтэл тэд зүхтаана. Дүүмэн бог болов гэдэг үг улам лавшран би зүүдлээгүй. Дүү маань хаана вэ? Орчлонд ганц санал сарвах дүүмэн богч болсон, юу ч болсон би түүнтэй заавал уулзах ёстой. Ламнараа та нар яагаад зүхтэн вэ? Гөрөөчний герт чон гөлгөлдөг билүү? Ламнар та нар бог чөтгөрийн эрлэг биш билүү? Тэгээд та нарын хүрээ хийд чинь бог чөтгөр нарын орон болов. Дүүгиймэн та нар яав? Дүүмэн хаана байна? Гэж хашгиран лам нарын хойноос давхин тэр жижиг хийдийг шөнийн турш тавгүй болгов. Гэвч би хинтээч тохиолдож дүүгэн асууж чадсангүй бөгөөд
хөөрхий дүүгэн хаана байгааг ч мэдэж чадсангүй билээ. Хэд рүү ирсэн тэртээ зүүн хойд замаар нүгэлдсэн бараан юм наашлаж явах нь харагдав. Түүн дээр давхин хүрвэл үхэр тэргээр ус зөөдөг өвгөн устэж яваа нэнажээ. Амар байна уу та? Миний дүү ундар хайчсныг мэдв үү? Гэж түүнээс асуув. Өвгөн ойртон ирж миний нүрөөд өлийн хараад тэр жаал хүү өнгөрсөн шөнө нас барсныг өглөө нь хөдөөлүүлсэн гэн вүлээ гэв. Өвгний ээлүүг толгойд минь эргэлцсэн өчүүхэн гордлыг тас татаж ухаан сэтгэл минь зовлонгийн гашуун далайд пал хийтэл унав. Дүү минь үхжээ. Бас тэр буг болов. Үгүй нүдээр үзэхээс нааш яасан ч итгэхгүй. Уулзах гордол тасрахгүй гэж л бодогдсон. Тэгээд дүүг маань хаана оршуулсан юм бол? Гэж өвгнөөс асуувал өвгөн буурал толгоогоо эргүүлэн зүүн хойд дох өнчин толгой руу харав. Үүлэн чөлөөгөөр тусах нарны гийгүүлэнд зэвхийн үзэгдэх тэр толгойн энгэр дээр хар цагаан хоёр юм тодхон харагдаж байв. Тэр хар цагаан хоёр юмыг харж байна уу? Хөөрхий минь тэр. Тэр гэж өвгөн гараа сунган заав. Маань гэтэл арай том энэ цагаан нь юу байдаг вүлээ? Цагаан чулуу юм уу? Тэр харна гэж бодол хийлэн юу ч байсан очиж үзье гэж шийдэн мордов. Хажуугийн гүгэр дээр гарахын хамт нулимсаар дүүрсэн нүдэнд минь өнөөх хоёр дүрс бүрлцээд морь минь үргэж холбилцоод байхаар нь морин тэнд нь тушаад цааш явтал үнэхээр хүний хүүр мэт юм үзэгдэв. Жаахан дөхөн очиход өрөөсөн гараараа газар тулж өндийнхийг оролдон байгаа юм шиг л харагдлаа. Нүдээ сайн арчаад харвч тэр дороод нулимс дүүрэх тул мөн л хэвээр бас цааш хідэн алхам дөхөн очтол амьсгаадан шуугах чимээ сонсогдов. Мэлтийн гэрэлтэж байсан сарны наагур хэсэгхэн хар үл шурган орж бараан сүүдэр нөмрөн авав. Харанхуйд тэр хүүр өндийн босох гэж улам хүчтэн аимшигтай зэвүүнээр ууглан хэвтэн. Лав буг болчтой. Одоо босоод ноцолтох нь гэдэг бодол толгойд минь эгшин зуураг ялсхийн орлоо. Нуруу руу хүйт тааж дээл мөрөөс минь хөндөрөгшгөл болов. Дав хийж эргэн үзэх гэтэл нэг их том хар юм ухсхийгээд намайг бариад авлаа. Тэгээд юу болсныг мэдсэнгүй ухаан минь жигтэйхэн болчихжээ. Нэг мэдсэн би малгайныхаа бүчийг байдаг чадлаараа атгачихсан зогсож байв. Үхэл хагцлын зовлонгийн гашуун нулимс аимшигын хар альчуураар эгшин зуур арчигджээ. Хэсэг үйл өнгөрч сарны гэрэл дахин тусахад хөөрхий дүүгийн минь хүр өмнө минь хэвтэж байлаа. Нулимс болсон нүдэнд минь бас өнөөх цагаан юм бүрлцэн. Дүүтэй минь адил хэндэж хэрэггүй болоод энд хаягдсан энэ цагаан юм юу байдаг вүлээ гэж бодоод түүнийг задалвал цөм Монгол ном байлаа. Төвд номоор чи юу хийх юм бэ? Монгол ном юу гэж бичсэнийг доор нь ухаарч болох үндэсний хэл бичиг амьдралд минь хэрэг болно гэж дүү минь цовоо авхаалчтай хар нүдэн гялалзуулан хэлдэгсэн. Ингээд дүүгийн минь сэргэлэннүүд дахин хизээж үзэгдэхгүй. Тэр юун тухайч ярихгүй. Энэ аимшигт гинтийн үхлийнхээ тухайч ярьж чадахгүй болсон билээ. Дүүтэй минь үерхэж Монгол ном хамт үзэж байсан нэгэн хүүтэй би хожим нь уулзаж хөөрхий дүүгийнхээ үхлийг сонссон билээ. Зуны тэр нэгэн харанхуй шөнө багштан эзгүй байж ном унших гэрэл гэгээгүй зовлон дүүг минь атгаад байлаа. Дүү минь өнөөх л санааширдаг зүйлүүдээ бодож эхэлжээ. Гэрэлт цох хүжийн гал мэт үзэгдэн нисэх тэр цохыг хаанаас олох вүлээ гэж санаашраатгав. Гэрэлт цохын гал хүжийн гал төдий юм бол хүжийн галаар ном уншихыг туршиж үзье. Гэд нэгэн хүж авч асан номын мөрийг дагуулan барьж үзвэл уншиж болом санагджээ. Ундрах ном уншиж эхэлмэгцээл бүх зовлонгоо мартаж гагцхүү номд гарах зүйлдэл бүх ухаанаа хандуулдаг байсан байжээ. Тэр хэрцгий тайж ихэд уурсан хар муу боол гэж ташуураа далайж гэд номон унштал хүнд нудрах түүний толгой дээр нь тасхийн бууж. Дүү маань дав хийж босон харайж амжсан боловч дараагийн цохилд буусан тул
ухаан алдан газар унсан байлаа. Ийхүү нялх балчир бие нь багштны хэрцгий занчилтыг даасангүй дараа өдөр нь нас нөхцөж эрдэм сурах насаа алджээ. Багш лам энэ балмад явдлаа нуухын тулд ундрахад муу юм шүглэж нас бараад буг болов гэж зарлжээ. Гэвч дүүм нь амьсгал хураанхынхаа өмнө нэгэн нөхөртөө багш ламын энэ жигшүүрт хэргийг ярьж өгч амжаад чи саргүй харанхуй шөнийг над чиг уйтгарлан өнгөрүүлэх юм бэ. Хүжийн галаарч болов унш. Хүжийн галаар номыг уншиж болно шүү гэж гэрээсэлсэн байв. Урдын цагт ийм бала хувьсгалын өмнөх Монгол оронд эрдэм ном сурахын боломж хүжийн гал шиг тийм өчүүхэн байлаа. Одоогийн гэгэн соёлт Монгол оронд эрдэм сурахын бололцоо нарны гэрэл шиг өргөн дэлгэр байна гэж өвгөн нар өд гараа сунган заав. Урдны хүмүүсийн үндэсний хэл бичгийг сурахад хүжийн галч чөлөөтэй олддоггүй байж шүү. Нэрээ одоогийн бид чинь энийг бодвол юу шиг боломжтой байна. Сайн багш, сайхан танхим, нарны гэрэл шиг цахилгаан гэрэл, сурах ном, цаас харанда, завтай чөлөөтэй цагууд юм бүхэн юу хэрэгтэй бүхэн л бэлэн байна. Ийм байхад сурахад хэцүү гэж хэлэх амгүй юм байна шүү гэж дорж өөрөө өөртөө хэлэх мэт өгүүлв. Гагцхүү хүжийн галаар ном унших гэж оролдож байсан талигаач дүүм нь сурах хэцүү гэдэг энэ үгийг хэлэх хэрэгтэй байсан юм шүү гэж өвгөн нэмэн хэлв. Дорж өвгөн багшууд гуйсан царайгаар харж бид одооноос эхлэн хичээе. Яавал шинэ бичигт сайн бөгөөд түргэн суралцах вэ гэж асуув. Гомбо тэр хүжийн өчүүхэн галыг олж үзэх гэсэн шиг наранд гялвсан нүдэн улам жартайлган сууна. Зохиолч Ил Бадарч, Хүжийн гал 1947 он.